Дэлхийн монголчуудын ийм жийл радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 8 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг мэдлэг гэж минингийн талбараатай та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За эфирт холбогдохдоо 77 77 38 83 77 77 88 30 дуусны дугаараар залгана. Ингээд хэрвээ дуудаж явах юм бол радиогоо багасгаарай. Утсаа спикер дээр нь битгий тавиарай. За мөн машиныхаа блютуthтэй битгий холбоорой. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Медипол имлэг за мөн Ариг банк хамтран ажиллаж байна. Өнөөдөр шалгалтын өдөр. За эхний сонсогчдоо бүгд авцгаая 88 65. Байна уу? Байна уу? Өглөөний мэндийг хүлдээнэ. За өглөөний мэндээ. За инх бол бас ийм асуулт эхэлсэн байна. Орхон баяр аль аймгийн аль сум бэ гэсэн байна. За өчигдөр асуусан. Юу Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум. Цагаан нуур сум. Тэгвэл яг хөө баяр хүргэе. За дараагийн асуулт. Олимпийн керлингийн багт хэдэн тоглогч байдаг вэ? Цаг ёс. Би ч өмнөх 7 хоногийн ер нь сонсгоо үдээгээд байгаа. Тэгэхээр энийг квиз дээр оруулсныг л үзчихсэн юм байна. 4 хүнтэй гэж хэлсэн баха. 4 хүнтэй. Баяр хүргэе. За дараагийн асуулт. Гоён цэрэглээ киноны номин Гарын 5 хуруу киноны сөрөнгийн дүрд хэн тоглосон бэ? Цаг явж байна. Хин блэ? Оюун цэцэг. Оюун цэцэг. Баяр хүргэе. За дараагийн асуулт ийм асуулт. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ажлын өрөө ямар хэлбэртэй байдаг вэ? Юу лээ? Харин дугуй хэлбэртэй гэдэг үү? Дугуй хэлбэртэй гэж хэлвэл унсан байна. За баярлалаа. За баярлалаа. За яг энэ хэлбэрээрээ гол нь өрөө нэрлэгдээд байдаг шүү дээ. Ийм өрөө. Тэргээр алдартай байна уу? 9967. Жишгүй байна. Өглөөний мэндээ. өглөөний жижигхэн хаал за. За. Хүүхдийн асуултуудаас асуунаа. Домогт хэн хараат сайн сүлийг 2 салаа болгосон бэ? Цаг явсан. Домогт гардгаар хэн хараат сайн сүлийг 2 салаа болгосон бэ? Эрхий мэргэн гэж За байна. баяр хүргэе. Хурдан морь уйдаг хүнийг юу гэдэг вэ? Цаг явсан. Уяач. Яаж? За ялтын асуулт. За мэлми гэж юуг хэлдэм бол? Цаг явсан. Нүд. Нүдийг хэлдэг. За За баяр хүргэе. Ээлж ялт авч байна. Жижигхэн хаал өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За хүүхдүүдэд бол мэдээж яриг шалгалт бол орохгүй байгаа. Одоохондоо зөвхөн асуултанд байгаа юм чинь. За байна уу? 88 байна. Байна өглөөний мэнд мөхчрөө байна. Өглөөний Өглөөний мэндээ. мэндээ. За ямар асуулт төр явж байлаа? Тийм нөгөө ажлын өрөө шүү дээ. Хүмүүс уусан шүү. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ажлын өрөө ямар хэлбэртэй вэ? 100 хэлбэртэй. Баяр хүргэе. За дараагийн асуулт. Иракийн далбай дээрээс улаан цагаан судалтай доороо ямар өнгөтэй вэ? хар. Хар өнгөтэй. Баяр хүргэе. Рубик шоо аль улсаас гаралтай вэ? Унгар. Унгараас гаралтай. Баяр хүргэе. За Оросын холбооны улсын засгийн газрын ордон юу гэдэг вэ? Кремль орд. Кремль гэдэг вэ? Баяр хүргэе. За 1201 онд хэсэг ноён жамуухыг ямар цолонд өргөмжилсөн бэ? Гүр хаан цов. Гүр хаан. Гүр хаан. За хүнд асуулт руугаа одоо орж байна. Ийм асуулт байна. Помпей хотын хажууд ямар нэртэй галтуул дэлбэрсэн бэ? Юу штэ. Визуви. Исуви. Баяр хүргэе. За Ихний хүнд асуултаа давхаа. эхний хүнд асуулт. За дараагийн асуултууд. За Төв аймгийн аль сум Улаанбаатар хоттой хилэлдэггүй вэ? Лүн. Лүн гэдэг асуулт. За ийм асуулт байсан те. За дараагийн асуулт. Таван богд уулын дараа өндрөөрөө ямар уул ордог вэ? Над дээр тас мөх хайрхан. Мөх Хайрхан баяр хүргэе. Кардашианы гэр бүл аль улсаас гаралтай вэ? Армян. Армян. Баяр хүргэе. За дараагийн асуулт 12. Акрофоби гэж юунаас яхаа эцэг хэлдэг вэ? Өндөр. Өндрөөс баяр хүргэе. За аль нь Монгол тоо биш вэ гэсэн санаж байгаа бол цэжэр хэлнэ. Илбэг ариун. Илбэг ариун гэдэг Монгол тоо байдгүй гэсэн. За одоо дахиад нэг хүнд асуулт руу орно тий. За хүнд асуулт руу оръё. За хүнд асуултыг би асууя. Энэ эргэтэн хүчил төрөгчийг агаараас шууд авдаг. Тийм учраас хамгийн хурдан эдгэрдэг эргэтэн юм бол энэ эргэтэн юу вэ?
За явсан. Хүний ихтэй юм уу те? Хүний ихтэй. Хүчил Агаараас агаараас хүчил шууд авдаг. За ихэнхдээ одоо бусд нь цусаараа дамжих хүчил төрөгч авдаг. Энэ эрэгтэн шууд авдаг охин нь их хурдан эдгэрдэг эрэгтэн гэсэн маань 3 2 2 1 Арьсгээл бодъё. Арьсан байна. Холгосон баярлалаа. За. Нийтдээ 19 асуултанд хариуллаа те. Өнөөдөр Эхний 5 дараагийн 1 гэдэг чинь 6, тэгээд 5 гэдэг чинь 11 гэсэн үг юм байна тий. Мөн үү? тийш юу лээ? Тий, эхний 5-д хариулаад нэг асуултанд хариулаад 6, сая 5-д хариулаад За. 88 байна уу? Өглөөний мэндэ баяр байна. Өглөөний мэнд. За. Ийм асуултан дээр орж ирлээ. 2024 оны байдлаар бүгд найрамдах хятад ард улс аль улсаас хамгийн их дүнгээр бараа импортлсон бэ гэсэн байна. Цаг явсан. Хятад улс хамгийн их дүнгээр ямар утсаас бараа Импортлсон байна. За одоо ихэнхдээ хятад бол бусд руу экспортлдог. Аль нэг улсаас хамгийн их бараа импортлдог юм байна. Цаг дууссан 3. Америк нэгдсэн улс биш ээ. За, холбоосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энэ тухай ярьжсэн. 99 байна уу? Өглөөний мэнд ариун болтой. За өглөөний мэнд. Өглөөний мэндэ. За энэ хариулт нь бол Тайван байсан шүү дээ. 218 тэрбум доллар гэжсэн. Эхний асуулт Улаанбаатарын хамгийн их хүнтэй хороо аль дүүрэгт байдаг вэ? Цаг явсан. Баян зүрхт. Баян зүрх. За дараагийн асуулт. За. Хэдэн онд Монгол улсын нийт малын тоо хамгийн их байсан бэ? Он хэлэх нь байна. Хамгийн их байсан чинь 2022 он. 22 онд хамгийн их мал бүртгэгдсэн юм байна Монгол улсад. За. За дараагийн асуултыг асууя. Их Монгол улсын үед хэрэгжилж байсан зоосон тэмдэгтийн нэр юу вэ? Цаг сүхэс. Баяр үргээ. За. Жилб гэж юу гэсэн үг вэ? Саяхан төлсөн малын шимсүү. Шимсүү жилб гэдэг. Баяр үргээ. Нарны титэм гэж дэлгүүр хаанаас юм болоо? Та болчихж байгаа хаа. Тийм, одоо татах юм байна тийм. Нарны титэм үү? Нөгөө юу? Гэлсэн сумын баруун 100 он шиг юм хойно. Тэгэлгүй Баяр үргээ. За дараагийн хүнд асуулт нэг асуултан дээр явж байгаа те бүгдээрээ. Тийм. Энэ эрэгтэн хүчил төрөгчийг агаараас шууд авдаг. Тийм учраас хурдан эдгэрдэг эрэгтэн бол энэ ямар эрэгтэн бэ? За цаг явсан. За шууд агаараас хурдан идэгдэг. Маш онцгой эрэгтэй юм Хүнд байна. асуултууд яалтчгүй хүнд байна тий. Юу юм бол ачаа. Цаг туссан Шууд авдаг гэсэн те. 3. За нүүдгээл таач. Баяр үргээ. Нүдний эвэрлэг бүрхэмж баяр үргээ. Супер. Лагямаа. За дараагийн одоо даваалга орсон. Энэ жилийн Оскараар хамгийн олон шагнал буюу 5 Оскар авсан кино юу вэ? Анора. Баяр үргээ. За Keir Starmer гэж аль улсын ерөнхий сайд вэ? Их Британий Их Британий ерөнхий сайд. За дараагийн асуулт Jacob Davis, Levi Strauss нар юу бүтээсэн бэ? Жинсэн өмдөй. Жинсэн өмсийг бүтээсэн байна. За гүлэм гэж юу юм бэ? Гүлэм үү? Тий. Нөгөө морийг нөгөө дөрөөнөөс хамгаалах зорилттой. Дээш эмээлийн нэг хэсэг тий. Тийм. За энэ асуулт бүгд найрамдах хятад ард улс 64 онд цөмийн бөмбөг бүтээсэн. Гэтэ нүүбтэй харилцаанд ороогүй яагаад вэ гэсэн асуулт байна. Нүүбд илсээгүй. Илсээгүй байсан юм байна. Баяр. 3 дахь даваан дээр хурж ирж байна. 3 дахь давааны асуулт бол Африкийн улсуудаас хамгийн түрүүнд ямар улс тусгаар тогтносон бэ? Цаг явсан. Африкийн улсууд гэсэн тийм. Африкийн улсуудаас. За наа чинь Либер юм болов. Либер. Вау. Яа. За. Супер. 4 дахь даваалга орж ирж байна те. Тэгж байна. За. Богино долгионы 100-нд Эрдэнэ шиг хэдэн минут халаадаг вэ? Цагаас 2-3 минут. 2-3 минут халаадаг. За, лаванда цэцэг ямар өнгөтэй юм болоо? Нийл яга. Баяр үргээ. За, Монгол банкны албан ханшаар долларын ханш түүхэнд хамгийн өндөр он хэдэн он байсан бэ? 2023. 2023 он. Баяр үргээ. За, Дараагийн нэг асуулт орж ирсэн. Үүлийн хээшиг цэнхэр хөндийд өөрийн цагаанд солмон гэлбааж үйлдвэр уурхаан яндан хүжлэх үлгэрийн сайхан хот байдаг юм аа. Энэ юуны тухай дуу вэ?
Цагаас. Хотын тухай. Дархан хотын тухай дуу. Яа. За дараагийн хүнд асуулт уу? За дахиад нэг юм байна. Орос үлгэрүүд Иван ихэвчлэн хаана унтаж байдаг вэ гэсэн асуулт байна. Пишин дээр. Пишин дээр унтаж байдаг. За баяр үргээ. Дараагийн хүнд асуулт. За. Ингэсэн байна. Up Music Production Монголын рок попын эмэгтэй уран бүтээлч дундаас 5 эмэгтэйг нэгэн онцгой өргөмжлөл болгож зарласан. Энэ ямар өргөмжлөл вэ? Цагаас. Music production гэсэн. Цагаас. За холбогдсон баярлалаа. За баярлалаа. За 15 асуултанд хариулсан уу? За ихтэй үнэхээр гайхалтай. Гайхалтай. Магтанд болохгүй байх юм. Арга алга. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Medipol эмнэлэг Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг хамтран ажиллаж байна. За тийм. Одоо нөгөө Монголд төлөөлөгчийн газар байгаа тийм ээ. За энэ төлөөлөгчийн газар тэгвэл биднэрт яг яах юм бэ гэхээр за ямар нэгэн юм уу бид нар эмнэлэгт үзүүлээд онц сонстойс за та гадаад руу яваарай гэдэг ч юм уу эсвэл манай Монгол ажиллах боломжгүй байна гэдэг ч юм уу тий. Тэр тохиолдолд энэ Medipol эмнэлгийн одоо Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдонгуудаа та шууд шинжилгээний бичгээ өгөх юм. Шинжилгээний бичгээ өгөнгүүт тэрийг нь цаашаа Туркийн энэ Medipol гэдэг эмнэлэг рүү явуулаад за энэ хүн бол ийм учиртай юм байна гэд. Тэнгүүт цаанаас нь таныг за манайд ийм эмчилгээ танд зөвлөж байна. Та тэдэн оног Туркэд байна. Ингэж эмчилгээ хийлгэнэ гэдэг ийм зааварчилгааг өгөх юм. Тэгэхээр энэ ямар ач холбогдолтой юм гэхээр бид нар ингээд заримдаа сандарсан ч юм уу ийм тохиолдолд ингээд үнэхээр ямар нэг уусыг зорихдоо мэдхгүйгээр явцдаг штэ тий. За нэгдүгээрт ингээд үнэхээр миний одоо шинэ усад очиод тодорхой болох юм уу гэдгийг мэддэхгүй, эмчилгээ хийх нь мэддэхгүй, хэд хоног нь явах нь мэддэхгүй тий. Тэгвэл Medipol эмнэлэгт хандсанаар энэ эмнэлэг бол таны эхлээд Монголд байх хугацаанд чинь эмчилгээний төлөвлөгөө гаргаад өгчнө. Тэр маш чухал юм байна. Ер нь бол одоо эмнэлэгт гадаад очно гэдэг бол ерөөсөө хав харанхуу, юу болох юм, яах юм, ямар хүн байх юм, амжилттай байх юм үгүй юу гэл маш олон асуултанд дунд ядаж яхад нөө эрүүл мэндийн асуудал чинь хэцүү шүү дээ. Тэгээ нэг олон ингээд нэг тодорхой бус байдал донд байдаг бол яг зөвлөө таныг ингээд хүлээж аваад ингээд зөвлөөд яваад өгөн таны байрлах буудал муудлын зохицуулж өгнө гэдэг чинь ерөөсө бүтэн хэмжээний цогц үйлчлэхэ гэж хэлж болох юм л доо. Монголоос ахуулаад бүх асуудлыг шийдэж байгаа юм. Одоо жишээлбэл ингэж байгаа. Истанбулын онгоцны буудлаас таныг тосоод авчин эмнэлэг болон байрлах газарт нь хүргээд өгнө. Буцах үед чинь үдэж өгнө. За мөн энэ хугацаанд бүх одоо эмнэлгийн аль шатанд Монгол орчуулагч танд шуурхаа үйлчлэн за тэгээд байрлах газар буюу буудал за эсвэл байр түрээслэх юм бол түрээслэх байрыг олоход дэмжлэг үзүүлнэ. За мөн энэс гадна Turkish Airlines-тай хамтарч ажиллаж байгаа учраас удахгүй нислэгийн хөнгөлтэй билет захиалах боломжтой болох юм билээ. За тэгэхээр манайхаа анхааралтай утасны дугаарыг сонсож байгаарай. 99 19 19 за мөн 7728 40 49 гэдэг дугаараар холбогдох нь байна. За Facebook нь байгаа. Facebook-ын та бүхэн Medipol Mongolia гэдэг тавил аль бисны Facebook пэйжнээ дагаарай, бас холбогдоод мэдээлэл аваарай. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Туркийн тэргүүлэгчийн сургуулийн зохицуулбар эмнэлэг Medipol эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Зя та мэдхүү нэвтрүүлгийн шалгалт өргөлжилж байна. Дараагийн сонсогч 9988 байна уу? Өглөөний мэнд сайхан байна. Өглөөний мэндээ. За. Өдөр шүүн дээр явжлаа. Энэ 30 явж байгаа. За нэгэн дууны нэрийг та асгараад алганд ус тогтохгүй мэт алтан илс хурын завсраар урсах мэт. Зон бороотой дурсан, зуны дурсан. Бороотой зуны дурсан жаа. За дараагийн асуулт. Газар хөдлөлтийг хэний шатлалаар хэмждэг вэ? Электрийн шатлалаар. Сөөмийг яаж хэмждэг вэ? Их уруунаас 7 урууны үзүүр. Их урууны үзүүр. За. Нэг жилд 28 өдөртөө сар хэд байгаа вэ? 12. Альфред Нобель юу бүтээсэн бэ? Динамит бүтээсэн. За эхний таван дээр. За Up Music Production дээр явж байгаа тийм. Up Music Production Монголын rock pop-ийн эмэгтэй уран бүтээлч дундаас 5 эмэгтэйг нэгэн онцгой өргөмжлөлт болгож зарласан. Энэ ямар өргөмжлөл вэ? Цаг гэсэн. Дива Мивано шүү дээ. Тэгэл байх. За дараагийн тавалгаа орж ирлээ. За кальци CO3 гэж бидэнд юуг нэрлэдэг вэ? Шохой кальци гэдэг. За ханган аврах хэдэн удаа сар шинийн барилдааны төрөө булаалдаж байсан бэ?
14 18 он ч үзүүлж байлаа. 2 үзүүр. Маш бүр супер. дэлгэрэнгүй хэлж өгч байна. За Монгол улс аль олимпиор хамгийн олон медаль авч ирсэн бэ? Лондон олимпиад Төвшинбаяр төгсөх 2 мөнгө 3 үрэл. Тэгэл байх уу 5 медаль авч ирсэн тийм. За туулах бол хаашаа цутгадаг вэ? 819 км урсаад орхон дуулын бэлчээр дээр орхон цутгаа. Орхон гол руу цутгадаг. За супер юм аа супер юм. За дараагийн асуулт. Puma брендийн логонд ямар амтан байгаа вэ? Өчтөр ажиглаад байгаа бах. 99 хар 99. Puma шүү дээ гэсэн. Өөрөө хар 99. За дараагийн хүн асуулт байна. Хамгийн түгээмэл ус төрөгчийн изотопыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн. Цаг явсан. Хамгийн түрүүн Түгээмэл ус төрөгчийн изотоп. За ус төрөгч бол үргэлж нэг төрлийн изотопоор байдаг хүн байна. За энэ изотоп бол нийт ус төрөгчд 98% нь иймэр ус төрөгчсөн нэрийн хэлнэ. 3. За нэг над чи юу вэ? 2 нитроген. Юу гэдэг нитроген юм гэлэр чинь. 1. За Биш ээ. Хотсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан бодсон бол. За. Сайхан өнгөрүүлээрэй. За. За дэмжиж За ажиллаж ингээд 11 асуултанд хариулсан уу? тийм байна. Дэмжиж ажиллаж байхгүй юм байна. За цаашаа үргэлжлүүлье. Дараагийн сонсогч авъя 8886 байна уу? Өглөөний 3 анхаа. Өглөөний мэндэ. За. Хаана явж байгаа? За. Ямар өнгө? Монголоор хэрээнүүд гэж ямар ургамлыг хэлдэг вэ? За гэсэн. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Хөөс дээр ирж исэн шүү дээ. Хэрээнүүд гэж нэг тийм ургамл байдаг. Тий. 80 байна уу? Өглөөний минь таалсан. Өглөөний мэндэ. За. За нэр хэрээнүүд чинь бол аспарагус шүү дээ тийм. За дараагийн асуулт ямар өнгө гэрлийн эрчмийг хамгийн ихээр шингээдэг вэ? Цаг явсан. Гэрлийн эрчим гэсэн үү? Хар өнгө хамгийн ихээр шингээдэг юм байна. Баяр үргээ. Beatles хамтлаг Английн ямар хотоос гаралтай вэ? Ливерпул. Ливерпул. За баяр үргээ. Чарльз Дарвин юугаар алдартай вэ? Хослын онол. Хувьсгийн онолоор алдартай. Баяр үргээ. Сансрын нисгчгүүр арагчаа ямар хөлгөөр сансарт хөөрсөн бэ? Өөр төр нь таарсан асуулт шүү дээ. Соёуд тоон 39 байсан. Баяр За үргээ. 5 дахь асуулт те. Өнөр бүл киноны зураг авдаг сурвалжлагчид хэн тоглодог вэ? Начи. За цагаач. Батцэг. Хотсон баярлалаа өдрийн сайхан За өнгөрүүлээрэй. гүр базаргаа тоглох юм байна. За. За зөв хариулт нь гүр базаргаа гэсэн мэн те. За За дараа дөрвөн асуултанд хариуллаа. 77 77 38 87 77 88 30 дараагийн сонсогч 99 байна уу? Өглөөний мэд. Өглөөний мэндэ. Өглөөний бодгоо. За. Аяг нь хагарахаа байг гэж ямар утгатай үгүй вэ? Цаг явсан. Нөгөө хүүхдтэй байгаа олон хүүхдтэй байна. Олон хүүхдтэй Өөрөөр болох. олонтайхаа хэлдэг. Аяг нь хагарахаа байгэ гэдэг байна. За даалганы нэг улаан 3 цагаантай дүрсийг юу гэдэг вэ? Нэг улаа. 3 цаг. Тэр чинь нөгөө ямар долоо гэдэг лээ. Юу гэсэн бэ? Нэг улаан. Нэг улаан 3 цагаан штэ. Цаг туссан. 3. Амьстэй. Штэ. Баяр үргээ. За. Дөрөвдүгээр цахилгаан станц хизээ ашиглалтанд орж эхэлсэн бэ гэсэн байна. Цаг явсан. Яана. 1974 өрөн болооч. 1974 биш юм байна. За холбосон баярлалаа. 79 оноос төсөл эхлээд баярлалаа. 83 оноос эхлээд 80 мегаваттын модуль нь ашиглалтанд орж эхэлсэн байдаг юм байна. 88 тэгс байна уу? Өглөөний мэнд алтаач байна. Өглөөний мэндэ. Өглөөний далтай очроо. За. Эхний асуултыг ямар жил гарч байгаа юм болоо? Энэ жил ямар жил гарч байгаа юм бол сая цагаан сар болсон шүү дээ. Энэ жил ямар жил гарч байна вэ? 12 жилээс ямар жил юм бол? Могой жил гарч байгаа. За. За дараагийн асуулт зог тусах гэж яахыг хэлдэг юм болоо? Цаг явсан. Зог тусах гэж яахыг хэлдэг юм болоо? Гэлнэ тасах. Цаг явж байна. 3 2 Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За.
Дараагийн сонсогч 80.1 байна уу? Өглөөний мэнд чамаа. Өглөөний мэндэ. За. Яахны минь чамаа. Ийм асуулт. Өөр асуумжгүй тэгээс ойлгохгүй шээ. За. Энэ нөгөө шалгалт болж байгаа. Тэгээд энэ 7 хоногт асуусан асуултуудаа давтаа 5 асуулт асууна. 5 асуултанд хариулах юм бол нэг хүнд асуултанд хариулна. За ингээ хариулаад байх юм бол дээшээ хэдэн ч асуултанд хариулж болох хөлбөртэй. Ийм хөлбөр болж байгаа. Аль нь Варшавын гэрээнд багтаагүй вэ гэдэг асуулт байсан. За энийг тэгээд болчих хөлбөрүүдийг хэлж өгөхгүй болохоор за 50-ыг хэлнэ те. Монгол ардын дуу болох алиграмаа дунд өгүүлдгээр түүний авайл нөхөр нь хэн бэ? Цаг явсан. Алгэрмаа. Хичээлээ таслаа. Ардын дуу айлгэрмаа дээр 3 2 Алтан сүх гинэ. Алтан сүх гинэ. Гинэ гэдэг нэртэй байдгүй байна. За дараагийн асуулт юм асуулт. Антер мэдгүй байна. Жодо гэж юу вэ? Цаг яасан. Юу вэ? Жодо. Шодо биш үү? Хүн яг тэгж тодруулсан. Жодо гэж юу юм бэ? За би ер нь хичээлээр бүтгэхгүй байна. Баяртай. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За жодо гэдэг бол мод байдаг шүү дээ. Маш ховор төрлийн модыг жодо гэдэг байна. Энэ 7 хоногт нөгөө манайхан шинэлж явж байгаад бид нарыг ажилласныг мэдээгүй нэвтрүүлэг талбуудах хүн маш бага байсан шүү дээ. Тэгэхээр одоо ингээ шалгалсан дээр бүгдээрээ ихийг нь унцгаач да. Энэ тэнд одоо бууцтай хажууд идсэн байна гэдэг 86 87 байна уу? Өглөөний мэндэ. Аатлаа. Аатлаа. За их асуулт. Ухтаал цайдам гэж аль аймгийн сум бэ? Ухтаал цайдмаа. За орхон байна да. Ухтаал цайдам. Орхон. За. Орхон. 3 Баггүй юу? 2 шалгалсан дээр хөлбөр асуулт. Хинтээ. Хинтээ биш юм байна. Хавцсан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Бүгдсэн баярлалаа. За зөв хариулт нь бол Төв аймаг юм байна те. Төв аймаг 85.8 байна уу? Өглөөний мэнд төрөг гамбаа байна. Өглөөний мэндэ. За. Агаарын чанарын индекс хамгийн муу рекорд 2017 онд болж исэн байна. Энэ хэд байсан бэ гэсэн байна. Цаг явсан. Оо энэ чи юу вэ? 800 лөө. 800. За дараагийн асуулт. Эцэг хүн яана гэдэг үлээ? Эцэг хүн юу ална? За эцэг хүн Юу аасан? Зөв яг зөв хэллээ. Эрдэнэ цагаан аль аймгийн сум бэ? Сүхбаатар аймаг. Сүхбаатар аймгийн сум аа. За. Машины очлоор нь бензин норсон. Баяжих гинэ. Үлгэр системд төмрийг ямар үсгээр тэмдэглэдэг вэ? Оо юу лээ? Цаг явж байна. Одоо өдөр сайхан өнгөрүүлээ марцсан байна. За хаалгасан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Марцсан байна гинэ. Наяыг сонсчихгүй юу? Эхнээсний дугаар 77 37 38 83 77 Нэр зөв хариулт нь ферм буюу FI гэж тэмдэглэдэг тийм. 88 10 байна уу? Маань өглөөний мэнд хоёрхан. За өглөөний мэндэ. За ийм асуулт. Аль улс нь зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байгаагүй вэ гэсэн байна. Армен, Молдов, Польш, Азербайджан цаг явсан. Ямар гэнэ Армен? Молдов, Польш, Азербайджан. Молдов байсан юм байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Зөв хариулт нь Польш гэсэн юм байна. Польш бол зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байгаагүй. Тэгээ тодорхой Оросын цагаан хааны үед бол нэг тодорхой хэсэг нь бол байсан санаж байна. За. Эфирийн усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 усны дугаарлаа холбогдно. 88 10 дахиад дуудаа байна уу? Нөө байна уу? Болтой байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За 59 гэж байна. За, довжоо гэж юу гэсэн үг юм бэ? Цаг явсан. Үүдний хэсгийг. Үүдний хэсгийг. Үүдний хэсэг юу юм? Одоо шалгал юм та. За. Үүдний хэсгийн шал гэсэн байна. Гişгүүр те. 1935 онд 115 мянга буюу хамгийн их хүн амтай аймаг аль аймаг байсан болоо? За явсан. Цам итгэхгүй асуу. За. Хичээлээ таслаад л бай. Холбосон баярлалаа. За. Энэ зөв хариулт нь бол Архангай. За ер нь бол манай сонсогчид
аймаг л асуул Архангай гэдэг болж байгаа тийм. Тухайн үед бол Архангай хамгийн том хүн амтай аймаг гэсэн байна. 89 байна уу? За. Энтэй албагдсан. Энтэй албагдсан бэ? Нацаг дорж. Нацаг дорж. Анхад албагдж гинөө. Анхудаа олж байна. За давтаа мөр шууд шалгалтанд орж ирж байна. За ийм асуулт. Аранз гэж юу вэ? Цаг явсан. Аран за. Тий, аранз. За ястай мэдгүй байна. За хаалцсан хайртай сайхан гүрээрээ. Аранз гэж бол Аранз зөндөө сонсч ийсэн маань тий. Сүнх Сүнх дээ. Аха. За. Дараагийн сасагч. Байна уу? 89. Тулгаа байна. Өглөөний мэнд. Өглөөний минь дээ. Миндээ тулгаа. За. Дэлхийн хамгийн анхны сансарт хөөргөх байгууламжийн нэр юу вэ? Цаг явсан. Дэлхийн хамгийн анхны сансарт хөөргөх байгууламж гэсэн үү? Яг үнэ хөөргөх. Байконур уу? Байконур. Баяр үргээ. Гэлгүй яах вэ? Дараагийн асуулт 200 метрийн өргөнтэй 170 км-ийн урттай Неом хэмээх зураасан хотыг аль улс байгуулах гэж байгаа вэ? Цаг явсан. Нацны Сауди Араб марав шиг сонсч байсан санагдаад. Саудын Араб. Яг зөв. Баяр үргээ. Г үсгийн хэлбэрээр нүүдэг шатрын мод юу вэ? Цаг явсан. Мото. Моро. За. Сута хайрхан аль аймагт байдаг вэ? Цаг явсан. Сута. Ховдоо баян үлгээ юу? Аль нэг нь хэлэн тэ? Аль нэг нь заавал хэлэх үү? Яг хоёр аймаг байгаа. Аль нэгээр нь бол авна. Гэхдээ аль нэгийг тодорхой хэлэх хэрэгтэй тэ? Баян үлгий. Баян үлгий. Халуусан баярлалаа. Өдрөө сайхан За, өргөө. аваалтаа ховдын цаг дээр байдаг юм байна. Унгачлаа. Тэглээ. За манай та мэдэх хүн нэвтрүүлэгтээ аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой. Урамшуулт аян зарлагдсан байна. Та 16.5% хүртэл өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосороо гадаад аялах хэрэг нэг харилцагч авнаа. 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч тодорноо. 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч тодорноо. За мөн сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эрхийн эзэн болж аяны хугацаанд тодорох юм байна. Нийтдээ ерөөсө 700 гаруй харилцагчийг 1 жилийн хугацаанд тодруулах юм байна. За тэгээд жилийн эцэст супер урамшуул болох 100 сая төгрөгийн эзнэр нэг хүн тодорноо. За энэ бол 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд үргэлжлэнэ гэдгийг хэлсэн тийм. За тэгээд Ариг банкнд бол 16.5 гэдэг бол ерөөсөө маш өндөр хүн. За ийм өндөр хүүтэй хадгаламж нээлгээд дээрэс нь ийм олон урамшуул эзэн болох боломжтой гэх гайхалтай ийм урамшуулал. За тэгээд энэ бол уламжлал болцсон байгаа тийм. Тийм 5 6 дахь жилд явж байгаа ах шүү. 2024 оны супер урамшуул буюу 100 сая эзнэр хэн тодорсон бэ гэдэг сонин шүү дээ. Тэгсэн Сэлэнг аймгийн Малчаах тодорсон байлээ. Би яг тодруулж яхад нь харсан. Тэгээд өөрөө нөгөө хотод хэрэгтэй ихтлгүүр салбарт хадгаламж нээлгээд азтан болсон гэж ярьж ирсэн. За тэгвэл яаж бид нэр 100 сая эзэн за адаглаад 1 сая ч юм уу те 500 мянга ч юм уу те за ядчил 50 мянган төгрөгийн эзэн болох вэ гэхээр ингэн Ариг банкнд 16.5 хүүтэй хувийн хүүтэй хадгаламж шинээр нээлгэнэ. За нэгдүгээрт нээлгэнэ. За хоёрдугаарт хадгаламжаа сунгасан, хадгаламжиндаа орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд урамшууллын нэг эрх аван тус урамшуулалд оролцох боломжтой. За одоо хадгаламжиндаа 500 мянган төгрөг нэмлээ гэж бодох юм бол одоо 10 эрх авах нь шүү дээ. Тэгээд тэр магадл нэмэгдэл яваад байгаа юм шүү дээ тийм. Тэгээд тэр 10 эрхээс сүүлийн 4 орн одоо таны юм код ирчин л дээ. Тэр сүүлийн 4 орнд харах юм бол 50 мянга гэж явчин. Тэгээл ингээл цаашаага 1 сая 500 мянга хосороо гадаад аядлаг эрх ч юм уу те. Ийм азнууд тодорхой байна. За та бүхэн Ариг банк гэдэг Facebook руу хайгаад ороорой. За 181 мянган лайктай аль бисны пэйж байгаа. Энд нь дэлгэрэнгүй мэдээлэл өмнөх бас одоо шалгаруулж исэн одоо видео болон бүх зүйл нь байгаа. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 70 1001 юм байна. 70 1001. За 100 сая цэг Ариг банк цэгмэн гэж бичээд сайтт нь хандаж олно. Эсвэл Facebook-ээс шууд Ариг банк имэн гэж хайчих юм бол аль биесны хуудас нь гарч ирээд мэдээллийг авах боломжтой. Харин Эрдэнэт дархан бол Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлэх боломжтой юм байлаа шүү. Манай нэвтрүүлэгтээ Аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой гэсэн үрээтагаар хадгаламжийн урамшуулалт аянаараа Ариг банк хамтран ажилласан. Баярлалаа. Баярлалаа. Зя та мэдхүйн нэвтрүүлгийн шалгалт өргөлж байна. 9921 байна уу? Баярлалаа. Сута хайрхан нэр юу говьалтай ховдод гэж хэлсэн тийм. За эхний асуулт Казахстан улсын нийслэл юу вэ? Казахстан улсын нийслэл Казахстан нийслэл 3
толгойдод юу ачлаа. Зөв хариулт нь бол Астана юм байна. За тасчлаа уучлаарай. За Астана тэгээд энэ ч нөө Алматай байж байгаад Астана болоод буцаад Нурсултан болоод Астана болоод сүүлийн одоо 91 онд тусгаар тогтсон улс шүү дээ тий. Тэгээд тэрнээс хойш бол нэг 4 удаа нийслэлээ солиод амьдсан улс. Дараагийн сонсогч 77 энэ тасарчлаа. За. Эфир усны дугаар 77 77 38 83 77 77 88 39-ны дугаарлаа холбогдож нэвтрүүлэгтээ оролцсноо. Шалгалтаа өгнө үү? Залгаа дохоод байна уу эсвэл болохгүй байна уу? Залгаалтаслаа. Битээр эргэл залгах хэрэгтэй болов уу? 72 20-т дугаар байна. Америкаас холбогдох гол оролдоод ах шиг байна те. Тэгвэл за 72 20-т 2 утас аль нь холбогдов? Байна уу? Баяр. Өглөөний мэнд. 72 20. Өглөөний. За энтэй холбогдсон бай. Баяр. За хаанаас холбогдож байна? Хотод гэдэг. За. За, эхний асуултыг асууя. Михаил Ульянов ган төмөр сувд дамчаа тэргүүтэж жүжигчдийн дүр бүтээсэн 1971 оны Монголын уран сайхны кино юу вэ? Цаг ялсан. Би нэг дуртай. Биш юм байна. Би нэг дуртай. Сайхан гүрээрээ. Холбогдсон баярлаа. За дараагийн 72 дайсны цэргүүдээс сонсоцгоо гэдэг кино байсан. За. Сайн байна уу? Саруулаа. Өглөөний мэндэ. Саруулаа, орой мэнд. За орой нэрээс. Орой мэнд. Орой болж байгаа хэ. Нацад оржийн миний нутаг шүлэгт Монголын 33 говьоос хэдэн говь нь өгүүлэгддэг вэ? Цаг ялсан. 3 говь. 3 говь байна. За, Төв Азийн аль улс хамгийн цон хүн амтай вэ гэсэн байна. Цаг ялсан. Анаач нь өөрөө болчихсон. Узбекистан Узбекистан бол таараагүй байна. Узбекистан бол хамгийн олон хүн амтай байна. 35 сая хүнтэй. Зөв үгүй зөв хариулт нь Туркменистан байсан. За гэхдээ Кыргызстан болон Туркменистан ойролцоод хүн амтай. За холбогдсон баярлаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За Америкаас холбогдож За байна. 80 байна уу? Өглөөний мэнд. Нараа. Өглөөний мэндээ. За ийм асуулт шууд чэжээр хэлнэ. Тойргийн уртыг олох томьёо юу вэ? Цаг ялсан. Яна. Яг ийм асуулт дээр таарчлаа. Харин тэ. За хэнийг 3 юутай байсан? 3 14-ыг 2 P2-оор үржүүлсэн яасан. За халуусна баярлалаа. За 314-ыг бол диаметрын шууд үржүүлж болно. Хэрвээ радиусаар тооцвол 2-ыг үржих нь радиус тэгээд 314 тий. За холбогдсон баярлалаа. За 89 тий. Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Ирэхс хэдэн настай лээ? Байна уу? 9 настай. За. За. Түрүүний нөгөө зог тусах гэж юу гэсэн үг вэ? Цаг ялсан. Зог тусах гэж юу гэсэн үг вэ? Шимэлдэж яриад байна уу? Сонсож шүү гээд. 3 2 1 За холбогдсон баярлалаа. Үнсэнгүүтэй. За 96.1 байна уу? Бат. Өглөөний мэнд. Өглөөний мэнд Баатар байна. За өглөөний мэндээ. За ийм асуулт байна. 2 сарын 23-нд аль улсын сонгуул болсон бэ? Сая юусан? Саяхан болоод өнгөрсөн улсын нэр. 2 сарын 23 шүү. Тийм, саяхан юм байна. 3 За мэдхгүй манай баярлалаа. За зөв хариулт нь бол Герман улсын сонгуул болсон те Бундестагийн сонгуул болоод дууссан. За холбогдсон баярлалаа. За холбооны улсын парламентын сонгуул том сонгуул болсон. За Холбооны бүгд нэрийн гэрмээ олс би өчигдөр над асуулт энэ дээр ч онсон гинэ. 99 тэг байна уу? байна. Өглөөний мэнд. Сашины мэнд үргэлж сайхан шинэлгүй. Сашины мэндээ сайхан шинэлнэ та. Алтан байна. За ийм асуултан дээр орж ирлээ. Аль улсын парламентыг Рада гэдэг вэ гэсэн байна.
Юу нэ? Аль улсын парламентыг Рада гэдэг бай. За гэсэн. Арата за парламентыг арата сая нэг За бүлгэрэл хичээлээ тасалж дээ. Болгосон баярлалаа. За албагсан баярлалаа. Рада бол За. Дээд Рада гэж Украиний парламентыг хэлдэг юм байна. За. За За баяртай өдрийг сайхан өнгөрүүлээ. баярлалаа. Баяртай. За нэг сонсож авч амжих нь уу тий? За нэг сонсогч. Одоо ердөө энэ 7 хоногийн ирсэн хэдхэн асуулт 3 асуулт л үлдсэн биш үү те? За 77 77 38 83 77 77 88 30 усны дугаарлал холбогдоод асуултанд хариулах гээд үздэцгээе. Зэст янзын 3 асуулт байна. Харин тийм ээ. Хамгийн хүн 3 асуулт үлдчихэж. За яг шалгалтанд энэ 7 хоногт сонссон хүмүүс л хариулах байх гэх. За орж ирэх гээд бас нэг цохилдуулах шиг байна да тий. За байна уу? За нөгөө 72 20 байн холбогдоод болдгоо. Ингээд дуусах та тий. За тэгвэл өнөөдөр хамгийн олон асуултанд хариулсан 3 хүний тодруулъя. 17 асуултанд хариулснаар ариун бол 1-р байрыг эзэлж байна. 11 асуултанд хариулснаар мөнх жаргал болон сэлб нар 2-р байранд орж байна. За дараа нь 4 асуултанд хариулснаар инх болд бишээ. Хин орсон байна. Хүн алз орсон байна. 4 асуултанд хариулснаар. За шинэ дүрмтэй бас 4 асуултанд хариулсан. Шинэ дүрмтэй болсноос хойш бас рекордыг одоогоос ариун болд эзэмшиж байна тий. Эзэмсээр л байна тий. Аха. Энэс гадна жижигхэн хүн алз маань хүүхдүүдийн 3 асуултанд хариулаад ялагч болсон. Баяр хүргье. За сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. Манай эфир 9 цаг 10 минутаас Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг Медибол хамтран ажилласан. За мөн архитай хадгалах 100 сая эзэн болоорой ураатай Ариг банк хамтран ажиллаа. Баярлалаа цэцэг. За баярлалаа Аргуна.